За сайн байцгаана уу? Намайг Шин Заяа гэдэг. 2 жилийн өмнөөс зохион маань айгу унжуу харагдаж эхлээд урган дээрээс айгу их мэдэгдэж эхлээд яг жилийн өмнөөс тохироо хэлье гэж бодож эхэлсэн. Амар сайн судалж агаад манжин дээр ирээ зөвлөгөө аваа тэгээд хэлэхээр. Миний өөрөө бодож ирсэн лайнаас арай жоохон томыг барьж өгсөн. Одоо айгу их таалагддаг. Эхлээд болохоор сувилагчтайгаа хаалгаандаа бэлдээд энэ ч бол орж ирээ шууд ингээд дуу тавиад тэр нь бүр амар юм классик бүр юм амарлаг төгөлдөр хоорын тийм ая тавьж хийж исэн. Вау амар сонирхолтой санагдчихсэн. Тэргээс ирсэн чинь ингээд яг миний хаалт нь бол айгүй юм зөөлхөн гартай гэх юм уу. Нөгөө лайнуудаа бол яг ингээд дурсан шиг ингээд хавтав. Яг хаалгааны өмнө нь бол хаалгааны үеэр өвдөх үедээ дараа нь өвдөх үедээ л гэж амар ажилласан. Гэхдээ ерөөсөө өвдөөгүй ямар ч өвдөлтаагүй. Хаалгааны дараа ч гэсэндээ ерөөсөө өвдөөгүй. Тэгээд хоёрдугаар гэх юм бол би нөгөө ажил хийдэг байсан болохоор ялангуяа хүмүүстэй айгүй харьцдаг ажил хийдэг байсан болохоор маш одоо ингээм амин нүдэн дийл мэдэгдэхүй зэрэг хөврөлт үсгүй хаагнахгүй гэж бас их ажилласан. Гэхдээ ямар ч одоо нүдэн дийл харагдах байсан тийм хавдалт бол байгаагүй. Айгүй хурдан идэгсэн манай ажлынхаа бүр гайхаад ийм хурдан идэгдэм үү гэж амар гайхчихсан. Солонгос хэл хэдийгээр мэддэг ч гэсэндээ яг нөгөө нарийн одоо хаалгааны явц одоо хаалгааны дараа ямар кэр хийх ёстой гэдэг юм уу. Дээрээс нь яг надад өөрт маань зогсон лайн гарахад би өөрөө харахад нэг өөр яг өөдөөс мэрэгжлийн хүн нь хараад хэлэх нэг өөр бас гурав дахь хөндлөнгийн хүн хараад хэлэх шат өөр болохоор яг Монгол орчуулагчтай Монгол менежер ихч маань надад яг тэр тал дээр амар их тусалсан. Дээрээс нь яг хаалгааны үеэр зөвлөгөөний үеэр амар жоохон төвшигтэй байсан гэх юм уу. Яг ингээд солонгос хүмүүс донд ороод солонгосоор ингээд бүх мэдээлэл авч байгаа ч гэсэндээ хажууд ингээд за энийг тэгдэж шүү, ингэдэж шүү, ингээрээ гэл бас ойлгож гисэн. Тэгээд тэрэн дээр бол амар сэтгэл хангалуун амар төвшигтэй байсан. Чиний 12 сар гадуур зураг авсан. Би бол хариулахгүй. Ванжин гоо сайхны мэс заслын эмнэлэг.